Бохир хот. 1-р хэсэг. Тэнд нар гэж үгүй. Тэнд үнэн гэж үгүй. Тэнд аз жаргалч гэж үгүй. Тэгш эрх гэдэг зүйлийг уландан гიშгсэн нийгэм. Огор дүүрсэн сэтгэл аягдалдан ялзарсан хот. Эдийн цунцагч хэлсэн нар гэх зүйл хизээж байгаагүй мэт болжээ. Үргэлжин нэгэн хэвийн утаа дордог үйлс мэт хужиж амьсгал гаргагүй хотын гудамж хүрээ санхлах муухай үнэр зам талбайн гэрэл төлөг гэх зөөлж хомсхон болж. Энэ бол одоогийн Бохир хот. Тусгаарлагдсан бүс буюу хаягдсан хот юм. Хотын гудамжаар хоорондоо мөргөлдөх шахуу зүрх хүмүүсийн нүүрнээс баяр баясгал гэх зүйл үрд явжээ. Мөнхийн нэгэн хэвийн уурлаж бухимдаж нэгнийг үзэн ядсаар алхахна. Гажууд нь өрнөх зүйл өөртөө л болоогүй бол бусад хүмүүсийн үхэж байгч хамаагүй болж зөвхөн урдах замаа л харна. Ухамсар сэтгэхүйгээс нь хайр гэх зүйлээ зүхтэн холдож мөнгө, эрх, мэдэл гэх хоёрхан үгэнд захирагдан оршино. Өөрсдийнх нь ирээдүг бусдад даатагчхад өдөр бүрийн энгийн хийдэг зүйлээ хүртэл сайшин номноос асууж үйл хөдлөл бүхэн нь муухар сүсэгт хүлэгдсээр өнөхөржээ. Эдхэн жилийн өмнө гихтэл хүүхдийн инээ цалигж гудамжид талбайгаас анхлын цэцгэс моддын үнэр ханхлан байсан бол одоо ширхэгч ногоо үгүй. Энэ хотод хөлтөн хөглөрөн хэвдэх хог хаягдал дүүрж түүнээс ханхлах муухай үнэр энэ хотын хэвийн агаар болжээ. Сургууль цэцэрлэгүүд хаалхан барьж бяцхан гүрсийн амьдрах орчин энд нэг хинч үгүй. Дүүний оронд энэ тентгүй гэрлэн гялтган харагдах баар буудал баригдаж хотын хаасаагүй байрлуулсан том зурагтнуудаас үргэлжийн сайхан зүйл гарна. Хошин нэвтрүүлэг, сайн сайхан сэтгэлийн яриа, амьдралаа өөрчилж болох алтан боломж мэт зарлах азын суглаа зэрэг энэ нийгмийн эсрэг бүхэн тэнд гарна. Үнэнээс цухтаасан хүмүүс эдийн үндэхэн эвлэрч багхан уур заран дарж энийг гисэнтэн өдөр шөнөгүй утсаа майжин дөрөгдөг гөлөрсөр. Амьдралд нь юу болж бүхч тоохон байж. Нийгмийг мөнгөөр дүгнэж, бусдыг өөртөө харьцуулан дүгнэж. Өөрөөс нь илүү хүн байхгүй гэж туйлдан хүрсэн сэтгэхүн бусдыг доромжилсоор гутаасаар мөн сайнан дээлж орших энэ хотын амьдрал. Хотын гадуур төмөр хашаа босгож шинэ хот гэх зөвхөн алдартай эсвэл эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн байрлах эхлэл хот торон хашааны гадаа сөндөрлөн босжээ. Гудамж талбайдан ширхэгж хогхгүй гэрэл дүүлгүүд алхам газар бүрт байрлан асаж харагдана. Өдөр шөнөмөд ялгарн зэрэгэлдээ орших энэ хоёр хотын хүмүүсийн амьдрал эрсдэс юм. Орой бүрийг ажил мэт зугаацаж өнгөрөх 4 найзын оройч гэсэн гарчээ. Баарны таазнаас анивчих гэрэл дор цангинтэл дуулдаг хөгжмийн хэмнэлд санаа зовх зөвилгүй зөвхөн одоогоорн бүхнийг омортон бүжиглэнэ. Ирээдүйн бусдын ширээний ард очиж суухыг дохиж. Захиалан авсан ширээн дээр нь сог туруулах хундаа ус зэрхнэр дүүрч. Ирээдүй. За, нэг барьжхээ. Өнөөдөр ч урамгүй байна шүү. Хэдүүлээ өөр зүйл хийхөө. Эмэн устайган уриалав. Ирээдүй бол томоохон улс төрчин дөрсөн ганц хүү.
Багаас нь түүнд бүх зүйл байсан. Дэмдэж зарим зүйлээс амархан уйдаж шин зүйл хийхийг үргэлж сэтгэж бусдын уриалан дагуулдаг юм. Харамсалтай нэгэнхтэн болж бүтэхгүй зүйл санаачлах нь элбэг. Тэрний хэлсэн өгбөрд дуулууртай орж үргэлжийн даган явдаг хоёр залууг этгэл мөнхчин гэдэг юм. Харин өнөх үлдсэн нэг залууг Баяраа гэдэг байлаа. Ирээдүйд дахин юм асуув. Тэр үнэхээр өөдөж бүн ил тарагдана. Хэдүүлэн гарах уу? Энд юу ч хийхв? Ойлгохтой охин жалаг. Тэгэхэд Баяраа эндээс гараад хааш орох хэвтэй. Чамд бодсон юм байгаа мó? Эндээс гарна л та. Гэхдээ би бүр гадагшаа гарахыг яриад байна. Эмийн хэлэхдээ зэрэгцэн этгэл. Чи арай хаягдсан хот руу орё гэх гээгүй үсттэй. Гэхэд ирээдүй инээмсэглээд тийм ээ. Тэрийг чинь хэлээд байна. Тэнтэж бас баар байгаа. Балгаж шиг байгаа байлх үдээ. Тэн тэгэд юу нөхөжүүлтэй байна гэж. Олон тэнд огтуд байгаа шүү дээ. Таагур бодооч. Энд байгаа хэд чинь хідэн цаасандаа багтаж их замтай болчихсон. Харин тэнд байгаа огтуд мөнгө л өгвөл юу ч хийхээс буцахгүй хүмүүс. Өнөөдөр хамтлан зугаацаад өглөөхөн босоод оръё. Үүнийг сонсоод итгэл мөнгөчин хоёрын нүдэн зэрэгэд ирэв. Мөнгөчин за тэгвэл хурдхан явъя. Гэсээр ширээн дээр хаягтайхан нэг сайн балгаж яваад босов. Харин Баяраа их л санаа зовонгүй сууснаа. Тэми юм биш үү дээ. Хэдүүлээ эндээ жоохон байж байгаад харьцгаая. Тэр хотын хүмүүстэй олбогдморгүй байна. Гэхэд ирээдүй хоёр алгаран ширээг хүстэй зогж, ураг шаган хүзүүгээ сонгож Баяраагийн нүүрэн тулан чи өөрөөгөө чингэх юм аа. Тэр хог чарнуудтай холбогдгээгүй байна. Зүгээр л нэг шүн ашиглаж болно үсттэй. Хамт явах хөвгүүгийн өөрөө мэд. Нөхөрлөн дуусгамаар байгаа болно. Гэсээр өнөө хоёрын явахыг дохин ширээний ардаас уусав. Итгэл мөнгөчин хоёр Баярааг явъя гэж толгоогоор нь догсоор цааш явлаа. Баяраа урдан харагдаг шилэн аяг дүүрэн хийсэн архийг нэг амьсгаар гэдийлгэж орхиод бодол болон сууснаа тэр гурван хараас гарав. Ингээд дөрвөн найз эхлэл хотоос гарч өөрсдийн нэрлдэг аягдсан хот руу орохоор болцгов. Уг хот руу орох ганцхан хаалгатай. Тэр нь 24 цагийн хамгаалалттай. Эхлэл хотоос Бохир хот руу орох асуудалгүй хэдий Бохир хотоос эхлэл хот руу орохын тулд заавал бичиг баримт шаардлагатай. Гэхдээ бичиг баримт байлаа гэд эхлэл хотод бүртгэлгүй бол Бохир хотоос нэвтрэх боломжгүй юм. Ууж суусан гадраас гарсан дөрв нэг удаан явалгүй Бохир хот руу нэвтрэх хаалхан дээр ирэв. Ирээдүйн шуудгал торон хашины хажуугаар гарч хаалгаар гарахаар зүглэв. Итгэл түүний араас явхад мөнхчин өгшин ирээдүй бид хэдийг уйдаахгүй гэсэнтэй л ийм сэтгэж байгаа шүү дээ. Юу ч болохгүй дээ. Тэнд огтуд байгаа шүү дээ. Гэж Баяраагийн сэтгэлийг өргөх хаятаад цаашаахан явлаа. Баяраач энэ хүртэл дагаж ирж хэд гэж бодсоор араас нь даган хаалга руу дөхөв. Хаалгаар дөрвөн залуу цаашаахан нэвтэрч гарсан дараахан хамгийн ойрхон харагдаг баар руу орохоор ярилцав. Гэрэл нь гэлтагнан харагдаж өөдөр нь гуйсан залуус гарч ирж байх нэгэн хоёр давхар байшингийн гадаа ирэв.
Дөрвөлэн ирээдүй шуудхан л оров. Түүний араас этгэл мөнхчин оров. Баяраа уг баарны гадаа тамхилан зогсох 4 залууг ажиглаад даган орлоо. Түүнд уг 4 залуу их л сонин харагдсан юм. Өөрсдийг нь ажиглаад байгаа мэт шинжтэй. Урдснуудад нь баяраг цоолох мэт ширтэд байгаа мэт санагдчихэ. Баяраг баарлуу ороход өнөөх 3 хэдийнэ нэг ширээ олоод сууж гисэн захиалган өгч харагдав. Баяраа тэр хэд дээр очих гэлснэн эхлээд 0 орохоор болж сая орж ирэхэд нь хаалганы хажууд харагдсныг санаад буцан явв. Хажуугаар зүрх хүмүүс түүн рүү муухай харж амандан юм бовтнон байхыг ажигласан ч баяраа тийм ч их зүйлийг бодохыг хүссэнгүй. Нойлоос гарч өнөөх 3 дээр ингэрэв. Ширийн цуухаас өмнө ирээдүй чи чинь ямар удаа чамайг буцаад явчихлаа л гэж бодлоо. Алив суухаас өмнө энийг барьчих гэсээр амсрыг нь залхиулан хийсэн арх асгад зудхан түүний өдө зөргөв. Баярч авсан даруйдан шулуухан ёроолыг нь харж өрхөд суудалдан сов. Залуу сандарсан аяд эхний шилийг ёроолыг дорн үзчихв. Дараагийнхан задлан байхтан ирээдүй би хэлээ үсттэй. Ямар олон охтууд байгааг хараач. Айл нь таалагдж байна. Надад тэр голд бүжиглэж явгана. Өнөө шөнч орчин болох нь дээ гэж хэдийн тэр охиныг өөрийн болгосон мэд инээн суулаа. Этгэл мөнхчин хоёрч таалагдж буй охин нь зааж инээлдсээр ширээнээсээ босов. Охтууд руу очих болоход баяраа боссонгүй. Ирээдүй ийм боломж олон олдохгүй шүү. Олдож байгаа дээр нь ашиглах хэрэгтэй. Чи үгүй гэвэл өөрөө мэд. Чамтай лав би өсөхөг хаваахгүй шүү. Гэсээр хамран сартал цөөлж аман байдгаар том ангааж инээсээр цайшхан яв. Баяраа ширээний ард ганцаараа хөлдсөн дараахан дэмил бусдын ажин суухтан урдан тавьсан шилдэгэн хэд томхон балахад амжив. 30-40 минут өнгөрсөн ч өнөөх 3 босож ирсэнгүй. Хүмүүсийн дундаач сайн харагдсангүй. Тэдний хүлээн багтан уусан зөвлөдийн толгой нэргэж нүдэн бүрлцэн суух баяраа удсан ч хүй тасран очив. Гэнэ тэн нэгний хатуу нүдрэг дөөрөн дээр нь тас хийм бууж баяраа ухаан оров. Бүрлцэн хоёр нүдэрийн ойр хавин харвал өнөөх 3 нь хитэн залуустай муудалцаад зодолтож буй 4 зураг түүнийх өгтөв. Юу болсныг нь ойлгож амжаагүй байхад нэг том биетэй залуу түүнийг дээш өндөлгөөд гоолог нь шахан бууж байхтан завхан бээлийн өмөлсөн хатуу нудраган дахин нүрэнд нь болгов. Энэ үед баяраа хүнд зохилтыг хүлээн авч дээлэлгүй ухаан алдав. Өөрийн гэгээ орж ар хэрнүүд гуаглалдан нэсэлдэх чихэнтэн сонсогдож ээлжирч муудсан муухан өнөр тээсхийн аргагүй өнөрцөр баяраг сэрэв. Янгнын өвдөг толгойгон барин эвтэн байх газраасан өндөн сов. Ойр хаваархан ажиглав. Хоёр барилгын голд нарийнхан гудамжинд ог хаягдал түнд хэвтэн байхыг үзээд сандарч уц сунран гон дээш босов. Утас төрөвж бижиг баримт гихт бүгд зүйл нь алга болжээ. Хувцсыг нь урж тастан доорхой болгосон харагдана. Ямар гэчин хүн чанаргүй новшнууд вэ? Нөгөө гурав яасан бол зүгээрөө болов. Та нартай ирж боцод тооцоог хамбутанда гэж
амантан бовтнан уур бухимдлан дарж ядан эхлэл хот руу нэвтрэх хаалга зөглөв. Хаалган дээр ирээд цааш нэвтрэн орох гэсэн ч оруулсангүй. Хэд хэдэн удаа өөр тохиолдсон зүйлэн учир явдлан хэлсэн ч түүнийг хэлэлцэж тоох нь битгий хэл хүүтэн бууны хошууган түүний хөд чиглүүлв. Баяра аргагүй ирэхэнд хаалганаас холдов. Энэ хэргийг ингээд орхихыг хүссэнгүй. Тус бохир хотын цагдаагийн газрыг олохоор алхав. Замдан хүмүүсээс онгорхой харагдах дэлгүүр үйлчилгээний газруудаас утсаар яриулахыг гуйсан ч түүнийг тоох нэг хинч хүн байсангүй. Бүгд л түүн рүү муухай харж шүлсийн бараг нүүрлэн нулимх хаядан хажуугаар нь зөрнө. Өчигдөр ууснасаа болоод ш дэрв. Загуулсандаа болоод ш дэрв. Тоолохойн тасралтгүй өвдөн. Хэдих алгаснасаа болоод тамирдж явхад нь дүүргийн цагдаагийн алба хийх хаягтай дөрөн давхар цагаан байшин нүдэнд нь туслаа. Баяраач уг цагдаагийн газарлаа орж өөр тохиолдсон зүйлэн хэлсэн ч дахиад л түүнийг хинж тоосонгүй. Бүр зүйлдэн үжирэглэн түүнийг барилгаас хараа гэж дахиад дэрвэл саатуулн хэмээн сөрдүүлээд амжив. Навшин хаягдсан хүмүүс хатагаас нот арчаагүй амьдралдан сэтгэл хангалуун байна уу гэж уурндан багтрахтан орилов. Түүнийг ин галзуурсан мэд гудамжинд орилон зогсоход ажуухан талд нь гудамжны хүүтийн шалан дээр барилга төвшин сууга үс сахлантаа баригдаж оргисон. Насайхан таахын аргагүй болсон нас тайвтар. Ой. Чи ингэж ориллоо гэд чамд хинж тослохгүй. Энэ хүмүүсийг хардаа. Чам руу өрөвдсөн гарцаа харж байна уу? Гэхэд баяраа сайн нэг тайвширч өөр хавьд алхах хүмүүс ингэж иглав. Бүгд л баяраа дээр хар цан тогтоож өмсгөн байдгаар хум зангидэж ам амтан юм бовтнож харагдав. Оржгоо үз. Аментан гартай бол надад дууган айд. Энд чамайг хорож гисэн байхад тоохон гэж нэг хинч байхгүй шүү. Бодвол эхлэл хотоос ирсэн залуу юу? Гэхэд баяраа тийм ээ. Энэ яаж гисэн газар юм бэ? Та нарлав хүн биш. Гэхэд өнөө хөвгөн учиргүй инээд алдаж. Ингрисийн хугас шилтэй арих гарган нэг том балгаад отол дотор сайхан боллоо. Чи дадах гэж ёроолтод үлдсэн бал хөрөхгүй шавх рууг баяраар сарвав. Баяраа хичнээн ууж дотроо засахыг хүсэж байсан чи тэр дадгалзав. Өвгөн үргэлжлүүлээд голж байна. Саман ирвахнэ. Гэсэр үнтийн босоод нуруухан өөрсөр чайшхан алхав. Баяраа энд яах учраа мэдэхгүй байгаад бол өвгний араас гүн очиж. Танд утас байхгүй л байх та. Эмэн асуухтан яаж утсаар ярих вэ? Авруу ярьж өгвөл. Ятаж хамт явсан горлогон ярьж өгвөл гэж тоолхонтой бодсоор яв. Байхгүй. Энд болгон утастай. Энд зөрж өнгөрөх хүн болгон утастай. Гэхдээ надад байхгүй. Эхлэх нь. Эсэр гудамжинд байрлуулан тавьсан эдэн банз нь хугарж өнгөн алдсан модон сандал дээр очин сов. Урд нь том дэлгэц дүүрэн гарах зүйлсийг үзэж эхлэв. Энэ
Сайхан нэвтрүүлэх шүү. Энэ төхөр залгисан ошин шог гэдэг үлүүдээ гэж өвгөн мар сайтал инээн. Баяра тэм гоё гэж юу энэ? Тийм ээ. Чи үзэж байгаагүй гэж юу? Энэ гудамжаар явах хүмүүс хэчнээн ууруу цаартай явж байгааг чи харсан биз дээ. Тэр их ууруу цаарыг нь энэ л дарж хорж байлаа шүү дээ. Баахан ч гэсэн ад жаргал мэдрэх гэж үздэг юм биз дээ. Гэсээр баяраач өвгний хажууд сууж зургтыг үзэж эхлэв. Хэсэг үг дууралгүй суусан өвгөн хөгжөл төөгөө үсттэй. Гэхдээ энэ зүйлс бидний амьдралыг доройдоход хүргэсэн зүйлсүүдийн нэг юм шүү дээ. Ингэж хэлвэл итгэхөө бага байдал жинхэнэ эрдэнэц харанхуй болсон үед гэрэлгээтэй зүйл гарч ирвэл хүмүүс тэр гэрэл рүү шуурна. Удалгүй гэрэлгээнд уусаж өдөд байдлаас нь зугатаж эцэж дүнтэг нь нүүр тулж чадхааргүй болно. Тиймээс л нүдэн дээр нь харанхуй улам томорж байсан ч юу ч хийлгүй гэрэлний ард нуугдаж удлаа инээж тэнцэн нэгээ муулж өөрөн харанхуураа орж чадаагүй байж харанхуй туга нэгнийхэн шоолно гэдэг өөрөн хөгжилтэй үсттэй гэж тэнхигэрэн инээж байсан нь хомолохон засан дахин өөжлөөрэй. Тэнийг өөрийнхөө бодлыг хэдэх ярьж эхлэв гэд дуугүй болов. Баяраа ярьсан зүйлийг нь сайн ойлгоогүй. Амьдралдан анхудахан бараг амьдралын талаар хүмүүсийн талаар сонсож суугтан тэр өөрийнхөө аль талын гэдгийг бодов. Би харанхуй тэнцэж байгаа нь гэрэлд нуугдаж байгаа нь ер нь харанхуй гэрэл гэж энэ хүн юугаа яриад байна? Ер нь надад ямар хамаатай биш. Уцаад очиж бол бүх зүйл хэвэндэн орж хана. Харих л хэрэгтэй гэж бодолтой авдан суухад бэцхэн хүүхдийн төв түүний бодлыг сарниулав. Баяр хажуу тишгэн харуул өнөө хөвгний урд нэгэн бэцхэн охин ирж гисэн түүнтэй яриа өдөж харагдав. Бэцхэн охин өвгөнд өөр тохиолдсон зүйлийн нэг амсгаар цуулан доржигнож хэлж байхтан одоо л өвгний хажууд суух баяраа харав. Харсан даруйд нь чаашхан гүгэд явчихав. Цагаан өнгийн болооч нь энэ бүгдийсэн хотод гэрэл мэдэд туяарч задгаа тавьсан урд хар үсэн салхинд баг зэрэг хийсгэд үсийн хойш болгохтон дулаахан инээмсэглэр орвоо гэрэл төвлөх мэд нэгэн бүсгүй дээр хоёрын хажуу дээр зогсов. Түүний хормоноос зүүгдэн ардаас нь толгоогоо зохиулах дөрөвний охин зогсож харагдав. Та өчигдөр яава? Дахиад л хэтрүүлээд уучихсан уу? Байнга уугаад байвал наад би чинь тэлэхгүй шүү гэж түүнээс гармааргүй хоолойны өнгө өсгөхөөс гарах үедээ л баяраа ухаан орох шиг болов. Орон тийм ээ. Ах нь болох гэж байгаа. Өнөөдөр өөрхөн харагдаж байгааг чинь залуухан байсан бол аваад суучих марвсгүй шүү гэж өвгөн маазран хэлэхдээ захлан эмрэн суулаа. Бүсгүй та үргэлж хүнээр тоглож байх юм та. Гэхдээ түүний хажуу суух баяраг санжин харсан. Энэ бэ? Танд хэлдэг үсттэй
Хамаагүй хүмүүстэй битгий нийлж арх уугаад бай гэж хэмээн дахиад л бүсгүй уурлав. Энэ үед баяраа өөрийг нь зөвөр ойлгох хэрэгтэй гэж эчийн бодсон ч толгойд нь юу ч орж ирсэнгүй. Эдэн үгэн зөө чадан амнаасан гарахыг хийж юм байхад өвгөн. Тийм байж дээ. Энэ эхлэл хотоос ирсэн юм. Амг юм дээр нь дүүлчихэд болорж яваа. Уул нь сайн үлсийн ажилтан. Гэж өөрийнх нь дураар түүнийг танилцуулав. Бүсгүй. Яна уучлаарай. Энд болгоомжтой байхгүй бол эхлэл хотоос тэс өөр шүү. Зэрэгэлдээ оршдог нэг улсын хүмүүс ч гэсэн өөр хоорондоо шал өөр хүмүүс. Утсаар яриулах боломж байна уу чамд? Энэ утсаар ярьж чигвэл болох юм шиг байсан. Гэрд утсаан үлдээсэн байдаг. Яаралтай гэвэл гэрлөө очиж болно л доо. Тэгэхэд баяраа сандлаасан огц мөндийн босоод яаралтай ярих хэрэгтэй байна. Чи утсаараа яриулж их юм бол хөлс мөнгөийг нь гомд авахгүй шүү. Эмэн гэлв. Элсэн дараахан ямар арчаагүй зүйл хэлснээ бодож дотрон амрууган хэжнэн алагдан байсан чи дэгэнд гарсан үгийг буцаа гаргагүйд баг зэрэг бантан зогсов. Өвгөн бүсгүй хоёр инээ талдав. Юу болсныг ч ойлгоогүй зогсоо өнөөх бэцхэн охинч инээв. Бүсгүй харахгүй л эхлэл хотын хүмүүнд би яриулж болно. Эхлээд би хэдэн хүмүүс туслах ёстой. Чи надад хэрвээ тусалвал би утсаараа яриулъя. Гэж баяраа өөдөөс нэг л дотон дулаахан нэмсэглэв. Сая хэлсэн зүйлдэн бандсан баяраа тэр дорон зөвшөөрч түүнд туслахаар болов. Бүсгүй түүний жаахан охин өвгөн баяраа гээд дөрвөлэн чайшхан явлаа. Бүсгүй өвгөн хоёр замын дурж хоорондоо ярилцсан байхыг баяраа ажигласаар явна. Өдөр дийжхэн болжээ. Дулаан орсон зуны цагт бол цаанаа л нэг сайхан. Гэхдээ энэ үнэрдэх муухай үнэр нарыг хааж өшиг мэд мөнхийн хүчтэй орших утаа үхэл сайхан зүйлсийг өгөөсгөж байгаа нь тодорхой. Өсгүй ажлынхан хажуугаар хийдэг зүйл нь ойр хавийнхан хэдэн өндөр настай хүмүүст хаад нэгхэн хоолунд бэлдэж азарж совилдог байлаа. Эцхэн охинч ээжтэй тусалж найз цааш гүйж хөгсчүүлэг хэрэн дээласарна. Түүндэж өнөөхөд нь ихэд дуртай байдаг байв. Баяраа түүний хэлсэн үг бүрийг хийж бүр хичнээн хөсөггүй дургуй байсан ч уцаар архийн тулд гэж өөртөө хэлсээр тавьсээр өнөөдрийг дуусгав. Баяраа өсгөөг даган гэрэл рүү явлаа. Гада хэдийн харанхуй болжээ. Баяраагийн толгой өвчин намдж шарн бүрэн тайлагдж өдөржин юм идэж чадаагүй түүний хотод одоо л ажиллагаанд орж байгаа болоо л та. Баяраа бүжин танай холоо гэж намуухан дуугараа сов. Чи миний нэрийг дэрхэд нэрэн зөндөн дуудсан байх. Нэг холгүй чамд энэ хүмүүс ямар санагдаж байна? Гэж баяраагаас хариу асуув. Ямар гэж ингээл хүмүүс гэхэд бүжин нээгээд чи
тийм төрлийн хүн байх нь гэснээр дуугүй болов. Баяраач нэмж юм хэлэх гэснээр болж дуугүй л түүнийг дагав. Нэлийн явсны эцэст гэрд нэрв. Хуучны засвар орлого явдаж бараг норогт өгсөн гэмээр 6 давхар байшин. Хаадныг цонхнуудаас нь гэрэл ялтаан байхч эхийнх нь гэрэлгүй таас харанхуй харагдана. Орцны үдээр орвол таас харанхуй орчин тэднийг угтав. Өжин халааснаас гэрэл гарган тусгаад. Манайх 5 давхард лифт байхгүй болохоор алхан шүү. Бас гэрэл нь хизээж хүлээдээ чадчихсан юм. Гэж хальт инээхийг оролдоод чадаар өгсөв. Өдөржин алхаж дээрэс нь өмнө нь хийж үзээгүй ажлуудаа хийсэн баяраа төөлтөн хүртэл ядарч 2 хөлөн арай хийж зөөсөөр 5 давхард гарч ирэв. Өжин хаалхан онгойлгож түүнийг додогшин орхиг гүрлээ. Додрох хэд төгшлөн шагцалтан байрлсан нэг өрөө байр. Тийм хэдиж нэлийн цэвэрхэн тоогтой харагдана. Бүжин манайх тэмч том биш өгөөз. Ээж аавын минь үлдээсэн ганц цэвэл. Тэрж чамд сонин биш баха. Би удсан аваад ирээ. Чи тэр сандал дээр сууж вэ? Гэж дахин нэмсэглэв. Одогтод идэл догтлом нэмсэглэл үнэхээр баяраагийн дотроос гिजигдэх мэд санагдана. Ямар сайхан нэмсэглэл вэ? Параатал баймаар гэж амнасан өөрөө мэдээлгүй унгаж орхив. Өжин түнд уцаан дөхөөлөн эрэхтэн үүнийг сонссов. Баярлаа. Энэ утас чи яаралтай ярих хэрэгтэй байна гэдээсэн биз дээ? Гэлээ. Бандагтаа нүүр нь улаан суух баяраа удсыг авч толгойд нь орж ирсэн хамгийн ихний дугаар руу залгав. Утас дуудсаар авлах удасрав. Дахин өөр дугаар хийж залгав. Мөн адил авсангүй. Дахиад өөр дугаар хийж залгав. Мөн адил дуудсаар дасрав. Энэ үед бүжин Одсан авах хүн алхав. Аргагүй те. Энэ хотоос танай эхлэл хот руу хүмүүстэй холбогдох үнэхээр хэцүү. Одсны дугаар хараад авах хүн бараг л байдаггүй юм. Гэхэд баяраа уул нь хинч залгаж байсан авдаг юм та. Тэр гурав гайгүй хата. Юу? Чи өөр хүмүүстэй орж ирсэн юм уу? Тийм ээ. Өчигдөр шөнө. Гэхэд бүжин шөнөр сайн үлсийн аян хийхээр орж ирж байдаг яасан хүмүүс вэ? Гэд инээд алдав. Тэр үү? Цагаан тэгэд таарад. Удсан дуудаж байгаа бол аюулгүй гэсэн үг. Эмэн бодогтон дахин нэг дугаар хийв. Удас хэд дуудсны дараа авлаа. Баяраач бүжингээс холдон утсаар хэзэг яриад буцан ирэв. Болсон уу? Их л чухал ярьж харагдсан. Тийм ээ, болсон. Аавтай яриад оройхон ирээд авъя гэж байна. Чи гэрхийн аягийг явуулаад өгөөч. За тэгээ. Ингэхэд өлсөж байгаа үсттэй. Төрүүнээс хойш хотоо чин дугарлаа. Би жоохон хоол хийгээд өгье. Үгүй зүгээр. Чамд их төв боллоо. Зүгээр дээ. Чи өнөөдөр надад их тусалсан. Хариу гэдэг ойлгочих. Өөр зүйлээр хариу барьж ядахгүйд уушлаарай. Тэр хүртэл харин охинтой минь тоглож байхгүй юу? Гэсээр сайшхан хоол ихээр босов.
Өрөөний голд тоглоомоор тоглон байсан жаахан охин баяраг ширтэн сууснаа түүнийг охингод харах үед хар замбал зайруулж доошоо харав. Баяр охины хажууд очин сууж яриа өдгийг хэж. Юу тоглож байгааг тоглоомынхын талаар өөрийнх нь талаар асуух хэдий ч охин хариу дугарсангүй. Тоглосоор. Миний охин жоохон бишүрхүү. Эрэгтэй хүнээс жоохон айгаад байдаг юм. Дасчихвал зүгээрээ. Миний охин наад агчин сайн хүн. Миний охиныг яахаж хөө? Эмийн өжин хэлэх үед сая нэг охин ам нээв. Би 5 настай. Тэргэл гэдэг гэлээ. Тоглоомыг нь хамт тоглож болохыг асууж тэр хоёр хамтдаа тоглож эхлэв. Удалгүй хоол болж жижигхэн аяг дүүрэн хийсэн халуун хол барьсаар жижигхэн ширээн дээр тавин баяраад өгөв. Аяг хоолноос өнөрдөх энэ үнэр тэсхийн аргагүй сайхан үнэртэж амнаас нь өөрийн мэдэлгүй шүлсэн гоожин байх баяраг харсан охин шоолон инэв. Тэр аяг хоол түүний идэж үзээгүй хамгийн сайхан амттай хоол байв. Зүгээр л буслагсан шүлтэй хоол. Илүү дутуу амтлагч хийгээгүй ятал үнэхэрийн төгс амт түүний самтагдана. Эдэн хормын ч гэсэн халуун дулаан уур амьсгал дуусч баяраг авахаар машин гэрв. Баяраа бүжинд баярлаа хэмээн дахин хэлсээр машинтан сууж явлаа. Санаандгүй жирсэн хоёр тавилан богинохон жигсэн жаргалтай байлаа. Гэхдээ буцаад өөрсдийн амьдралдаа орж өөрсдийнхөө ертөнцид нэг дорсаад амьдрал үргэлжлэнэ. Баяраа гэртэн гэрв. Усан дорсон дараахан өөгд уугүй унтахаар өрөөндөн оров. Аав ээж хоёр нь түүнээс юу болсныг асууж шалгаасангүй. Маргааш өдрийн алдад 3 найзтайхан холбоо авч чадав. Тэр болсон зүйлийг сайн санахгүй байсан бүгд түүнээс ялгаатай нь гурвуулан хамсаржээ. Дараа өдрөөс нь өнөх бохир хотынхон орсон баараа татан буулгаж тэр өдөр тэнд байсан бүх хүмүүсийг олохоор болсон тухайхан бүгдийг нь баяраад хэлж түүнийг тусалахыг шаардав. Баяраач зөвшөөрсөн хэдий ч сэтгэл нь урдын харан байхan байж нэг л хоосон санагдаж эхлэв. Энэ өдрөөс хойш бүх зүйл хэвэнтэн орж удалгүй залуусч урдын эдэл орой бүр зугаацж эхлэв. Гэсэн ч баярагийн хувьд сэтгэл нь цэвэрлэн юм л бол бодолтой автад сууж идэх болов. Өдөр бүр хоёр хотын тусгаарлагдсан байх шоронгийн хашаа мэд төмөр торнуудын хажуугаар харна. Заримдаа цаа талд нь гарч үзэн. Нэг торны хоёр тал байж тэс өөр харагдах юм. Яагаад тийм харагдаж буйг ойлгомжгүй. Ичнэ бодсон ч ойлгохооргүй таавар мэдүүлдэнэ. Шөн дундын үед нойрноос сэвх юм босов. Тэр хан дээрх цааснаад хоёр талаас нь хоёр өөр харагдаж байсан болохоор л тэр тор өөр харагдаж байж. Энгийн зүйл мэдвэж үнэхэрийн хижил юмсыг өөр харагдуулж яг л аяг адрас шиг гэсээр уцаан гархан угсаар өөрийн гэгэдэ золгоов. Өдөр дүндийн алдад баяраа гэрээсээ гарч гартан сарнай багсаг амттан барьсаар үжингийн гэрэнгада зогссон. Хаалгийг нь тогссон ч гарч ирээгүй тул эрхийг нь хүлээн. Орой харахгүй бүрийтэй зэрэгцэн үжин тэрэглэг тэрвэрсээр ирв. Баяраа түүнийг тосон очих гэлснээ болж түүнийг урд нь эрэх хүртэл зогссон байрнаас алхамж хөдөлсөнгүй.
Бүжин ямар сонир хүн бэ? Ямар хэрэгээр явна? Дахиад хамаг юм алдчихсан гэж хэлэхгүй үсттэй. Гэж Баярагийн өөдөөс өнөх үзэгсэлэнтэй дулаахан мишилэн тодруулав. Хоромхон төдийдөл түүний уйтгар сэтгэлдэн бухлаа зөвөр хийсэн алга болж баяр баясал аз жаргал дотроос нь гэрэлтэн. Тэр түүнийг л дахин харахыг хүсэж түүний сэтгэл үүнийг л хүсэж шаналсан байж. Үгүй чамд баярлсан илэрхийлэх гээд жоохон юм авчирлаа. Яах гэсэн юм бэ те? Би тэнцэх туслаагүй шүү те. Юу ярина вэ? Чи намайг баг аварсан хүн. Харин хэдрүүлэх юм. За гадаа өсрөх хүн байна. Охин дарах нь. Чи манайх руу орох уу? Гэхэд Баяраа сандарч асуусан даруйд нь үгүй хэмээн хариулсан дараахан харамсаж зогсов. Бүжин дахиад л нэмсэглэн. Ажилтаа юм уу? За тэгвэл болгоомжтой яваарай. Өгсөн зүйлд чинь маш их баярлалаа. Гэсээр Баярагийн хажуугаар зүрх үед түүний царайнаас мишил алга болж өөдгөр гүнэг царай төрхийг нь хожив. Баяраа түүнийг нь ажигласангүй. Орхоос нь өмнө би дараа эрэхтэй нөгөө хөгсчүүл дээр очиж болох уу? Туслах л байсан юм гэлээ. Бололгүй яхав? Тэнд хэрэгтэй байгаа зүйлсээ хэлчих. Тэгвэл би аав тэлээд аваад ирж болно. Тэгж их хүндрэл учруулаад хэрэггүй дээ. Хэлсэн ч таны аав чамтай адил хандахгүй байх. За баяртай. Гэсээр орцныхон үүдээр оров. Ядаж дээшиг нь гаргаад өгөхгүй. Юухаа тэмээ донгосоод байна чи гэж толгоогоо шаасаар харихаар юв. Эрдэн ирсэн даруйдан аавтайхан ярилцсан суулаа. Аав, надад мөнгө хэрэгтэй байна. Юу? Олоосны мөнгө чинь Багдад байна уу? Эд хэрэгтэй юм. Би охир хотын хүмүүст тусламаар байна. Ер нь яагаад энэ улсын нэг хотын хүмүүс байж нэг ингэж тусгаарлаад байгаа юм бэ? Юу гинэ? Өөрийн хэд тоног гадуур гарахгүй байхаар нь ухаажсан юм бодсон. Удамшны халтар юмнуудад толгойг нь залгиулж гисэн байжээ. Яасан? Нэг халтар охин таалагдаад дуурлал хайр энтер гэж сул барих нь. Үгүй аваа. Тэд бидэнтэй л адилхан энийх бас хөссөн зүйлийн хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Тэд хөссөн болохоор ийм байгаа юм. Эд юу ч хийгээгүй. Тэд өөрсдөө л сонголтоо хийсэн хүмүүс. Шүүн сонголт вэ? Тэд ингэж амьдрахыг хүсээгүй л гэж дараа. Юу хүсэх нь гол нь биш. Юуг авах нь гол нь. Юуг өөрийн гартаа оруулах гэж зогсож, босож, тэнцэж чадах нь гол нь. Ийм хүмүүс л амжилтанд хүрдэг. Харин тэд чадаагүй. Дэми утсан ухаж, утасныхаа цаанаас л харааж, дээш гарч буй нэг муулж, гоочилж, өөрийнх нь сул талагч, өөрөн юу хийснээ ч эхлээд бодоогүй байж, бусдад буруухан чигэж, зөвхөн бусдын гарыг харж, муулж суусаар ийм ирээдүйд хүрсэн арчаагүй хүмүүс. Тийм хүмүүст гэрэл зогтдоггүй юм. Үргэлж харанхуй бүдүүлэг хогшаар мэдэн нээгмэлдэд нь таарна. Шүү. Та чинь юу ярина вэ? Би юу ч ойлгохгүй байна. Тэд ч гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Гэж Баяр анх удаахан бусдын төлөө аавынхаа урдаас
өндөр дуугаар хэлв. Нүүрэнд нь халуу дүүгэж хорсох үед л түүний омог дарагдав. Чиний туслах гээд өгөө хүмүүс. Тэр хүмүүсээс чи асуугаарай. Их орон чин чухлуу гэд. Тэгж хэлэх хүн байхгүй шүү. Бүгд л мөнгө, эрх мэдэл, нэр хүндэл гин. Тэнд тийм л хүмүүс. Чи ойлгох болоогүй байна. Тэд үсээгөө бол ийм байдалд хүрэхгүй байсныг чи бодож үзсэн нь. Тэд хүсээгөө бол тэмцэх байсан. Босох байсан. Тэд юу хийсэн? Энэ нэгний гарыг харж дэмий уурлахаас өөр юу ч хийгээгүй. Энэ тэгээд тэдний хүссэн зүйл биш гэж юу? Үнэхээр тусламар байвал яагаад тэдэнд зориулаад ном уншуулж болохгүй гэж эсвэл зур хааж хардаг юм уу? Чихэн хүртэл зур хаанаас харж бүх зам мөрөн мухар зүсэгт өгсөн хүмүүст тэр л илүү тууслана. Харин ч бид тэднийг өдөр бүр цаг минут тутам бодит байдлаас нь хулдуулж үргэлж ад жаргалтай байлгаж байгаа. Гэсээр өрөөнд орохоор яв. Баяраа улайсан газар нь дардсаар өрөөнд оров. Дөрөвдүгээр хэсэг. Ээж нь угаалгын өрөө орчход тэрий. Миний охин тоглоомоо тоглож бай. Ээж, харанхуй болж өглөө. Та хаана байна? Миний охин ээж нь энд байна. Хажууд нь байна. Дахиад л тог тасарч өглөө. 7 хоногт 2 л тасардаг юмсан. Ойрд яасан их тасарч байна. Ээж, яагаад заавал ингэж харанхуй байх ёстой гэж би харанхуй дургу хаяа гэрлийн унтраж бусад амтны хүртэл хайрлах хэрэгтэй байдаг юм. Би тэгсэн ч гэрэлтэй баймаар байна. Миний охин амттыг хайрламааргүй байна гэж юу? Хайрламаар байна. Бас таныг гэхдээ таныг хүмүүс яагаад хайрладаг вэ юм? Гэж ойлын сууг тэрэгэл ээжээсээ асууна. Юу гэсэн өгөө? Намайг хайрладаг штт. Үгүй. Өнөөдөр хүртэл та үнэхээр мундаг байсан. Гэсэн тэр хүмүүс таныг муулж байсан. Би сонсч гисэн юм. Тэр ээж нь хэд мундаг байсан болохоор л тэр хүмүүсээс илүү байсан учраас л тэд ээжийнх нь муулж байгаа юм. Тэгвэл би мундаг болмооргүй байна. Хүнд муулалмааргүй байна. Юу гэж дээ? Миний охин мундаг хүн болох хэрэгтэй. Чамайг муулахаас илүү дэмжиж хайрлах хүн зөндөө байгаа. Тэр хүмүүсийн төлөө мундаг хүн болох хэрэгтэй. Ээж нь үргэлж чиний талд чамайг дэмжих учраас чи мундаг хүн болно шүү гэж тас төврөгтэн нүднээс урсах нулимсан харанхуйд охиноос нуун урсгана. Баяраа унтаж чадсангүй. Урд өмнө бодно гэж төсөөлөжгүй бохирготынхон талаар бодож. Тэрнээс илүү өнөөх инээдийг бүжинг бодож. Дахин харах юмсан гэж бодох бүрдэн зүрх нь яагаад ч юм зүсэгдэх мэт өвдөн. Ингэж ивцээр өөрийн гэгээг дахиад л унталгүй үзв. Унтах нойрыг нь хольж явах тэр бүсгүй. Ээж авах нь хязээч зөвшөөрөхгүй тийм азгүй хов тавилантай байсан нь түүний буруу юу? Эсвэл энэ нийгмийг ийм заагалсан хүмүүсийн буруу юу? Аль нь ч байсан тэр бууж өгөхийг хүссэнгүй. Овцослож яваад гэрээсээ гараад бохирготын хаалга чиглэн явлаа. Бүжин гэрээсээ гарахаас өмнө очиг гэсэнтэн
Ээн эрт харж байгаа нь энэ. Энэ догтлон буй сэтгэлийн даржид хаан байж түүнтэйгэн уулзахыг хамгийн ихээр хүснэ. Бохир хотын гудамжаар машинтайхан явсаар бүжингийн гадаа ирж түүнийг гарч ирэхийг нь харуулдан зогсов. Бүжин гарч ирсэнгүй. Ажилдан хэдийн явж гисэн байх гэж бодсон ч ингээд явахыг хүссэнгүй тул дээш гарч хаалхыг нь ядаж тогшхоор шийдэв. Шатар дээш гарах бүрдэн байхгүй байхтаа гэж амандан хэлсээр ухаж толгойд нь байгаасаа гэж гуйсаар хаалган дээр ирэв. Хаалгыг нь тогшиг гэсэн болов. Байвал юу гэж хэлэх вүлээ? Гэдхэн уулзаж хад арай муухан гэд бодчихгүй байгаа та. Хөрн байхгүй л байгаа. Гэж өөртөө ярьж хэзэг саатаад хаалгыг тогшив. Тогшоо тодолгүй бүжин инээмсэглсээр хаалга онгойлгов. Сайн уу? Өнөөдөр бас иржээ. Тийм ээ. Саад болоогүй үз. Тийм ээ. Орооч. Өнөөдөр амралтын өдөр. Завтаа гэртэл амарч байлаа. Ашигүйтэй. Гэсээр дэрдэн оров. Чи тийшээхэн сууж бай. Би цай хийгээд ирье. За. Гэсээр тэрэглийн хажуухан тавиатай харагдах сандал дээр очин сууж түүнтэй яриа өдхий гэж ив. Бүжин халуун цай аяглан баяраад барьж тэрэглийн бутраас нь тоглоомыг эмхлүүлэн байхтаа ингэхэд залгаж байгаа тэрэхгүй. Би ихэнхдээ гэрдээ байдаггүй хүн шүү дээ гэж дахиад л инээмсэглэл тодруулав. Энэ үг энэ инээд түүний эрсэн зориг. Үүнийг л харах гэж догтлон байсан сэтгэл нь дайлжигүр урган чэжинтийн тонгчин догтлоно. Харин дугаарч нь өдөөдгөө болно гэвэл дараа эрэхтэй холбоо авч байгаа дэрээ. Тэгээрээ миний охин хоол идэх үү? Ээж нь гоё амттай хоол хийгээд өгье гэж охин өгөөрдөн эрхлүүлэх бүжин харсан баяраа. Уруула гадуур хооллох уу? Би та хоёрыг дайлъя. Дээр хоол иж өгсөний чинь ари үг барь. Энэ ах нь ингэж байна. Миний охин яах юм? Тэгэхэд тэрхэл явахгүй гэж баярагийн өөдөс хэлээ гаргахан тэр бүжин хүн гоё санал тавьж байхад яаж байгаа юм миний охин болдоггүй юм. Би явахгүй. Та хоёр яв. Гэд тэрэгэл тас зөрүүдлээд суучихв. Баяраа. За тэгвэл дараа л болъё тоо. Гэхэд бүжин оочлаарай. Миний охин харин эрэгтэй хүнээс жоохон айгаад байдаг юм. Зүгээр нэг тоог зүйл биш. Эсвэл хоёулаа гараад тэргэлд гоё хоол аваад ирэх үү? Болно л тоо. Гэхдээ тэрглийг яах юм? Ажил байлд ганц би ягч байдаг юм. Намайг ажилтаа үе тэрглийг харж өгдөг хүн. Манай охин тайм. Миний охин тэгэх үү? Гэхэд тэргэл зөвшөөрөв. Өгөө бохир хотыг баяраа сайн мэдэхгүй тул бүжин түүнийг энэ хотыг хамгийн гайгүй гэсэн хоолны газар дагуулсан гэрв. Дотог шогон орвол дэмж тансаг харагдахгүй байгаж цэвэрхэн тохилог. Энэ хоттон нэлээд боломжийн хоолны газар байв. Баяраа бүжин хоёр үүдний хажууд байрлах чирээн дээр сууж хоол захиалаад хоорондон өөрсдийнхөө талаар ярьж эхлэв. Нээрэн
Ингээд ярьсан хоёулаа зөндөө уулзаж хад сая л ингээд танилцв гэж бүжин тэгс цагаан шүдэ гаргахан инээд алдав. Энэ хоёрыг ярилцсан инээлдэн байхад гаднаас 3 залуу орж ирэв. Өөрсдөө орж ирж бүг бүхэнд мэдүүлэх гэж байгаа мэд хүмүүсийн анхаарлыг татаж элтан шалан дээр готлохон улыг тэнхийгэр нь дэвсэн дуурагсаар том халагсаар орж ирэв. Анхаарал нь үүдүүд жигэлсэн хүмүүсийн нүүрэн дээрх инээд хормуудуудад алгуулж нүдэнд нь айдас орв. Дөнгөж асаасан дамхан амандан зууж хажуу тишгэн гэлжин 2 гаран халаасандан хийсэн уучин зэргийн хувцсаар өөрөөгөө чимсэн махлаг бор залуу өг хоолой газрын дэхийг олдон шахуу орж ирээд зогссов. Нөгөө хоёр нь үүднээс хүмүүсийг ажиглан зогссон. Өнөх махлагээр хоолой газрыг тойруулан харж хүн болгон дээр харцаан шидэж явсаар хаалганы хажуу суух баяраа бүжин хоёр дээр харцаан тогтоогоод тэр хоёр лөө дөхөв. За бүжин бүсгүй. Дэгдэл байна уу? Эр нөхрийг шорон дийчгээд санаа амар өөр залуу өсрөө шив. Эснэн баяраа руу харцаан шидэж шалан дээр чөлсөн пит хидэл нулимчхад арга царны л доожаагүй ирв байна. Чи миний саналаас татгалзсан байж энэ залуугийн юунд нь болов? Мөнгө. Гэхдээ бүжингийн үсийг элен даалав. Баяраа харж сонсож төвчлгүй сандлаас огол өсрөн босож. Новшүүн. Эмхтэй хүнтэй яаж яриад байгаа юм? Олон нийтийн газар соёлтой бай. Асуудал хүсээгөө бол одоо зайл. Юу гинэ? Хоцдог халдвар нохоо байна. Миний ордоос ингэж хоцгийг бодоход эхлэл хотоос иржээ дээ. Та нар шиг юм үзээгүй гүлгнүүд. Хотлаа ингэж хоцож чадна гэж мар сайтал инэв. Баяраа түүнийг заандан авахад бүжин түүнийг болиулахыг оролдов. Үүдэн зогсох 2 залууч яг ихийн зургүй баярааг түүнээс салгана. 2 гарыг нь барин зогсов. Гүлгвэ чи гэсэр баярыг хам хүчээр илгэдэв. Бүжин болохыг гуйсан чи түүнийг сандал руу буцаандуулахыг дахин илгэдэв. Харин хоолой газар байгаа бүхэл хүн тэдэнд саад бололгүй дор бүрнийн хөдлөлгүй хар зам буруулан суулаа. Баярын гэд санд нүүрэнд гээд өнөх махлаг хэр бахан хантал зогон байгаад болиж. Чадалтай бол хариуган хаваарай. Гүлэг минь гээд улаан нүүрлэн нулим гарахаар алхав. Нөгөө 2 залуу нь баярыг тавихад баяраа шалан дээр золбайн онов. Бүжин түүнийг төшин сандал дээр суулгаж цусыг нь цэвэрлэн байх зөөр зөөгч охин анхны тусламжийн хайрцаг барьсаар гүйж ирэв. Баяраа энэ юу гүлгнүүд вэ? Гэхэд бүжин энэ хавьд нэлээ нэртэй хулгайнууд. Энэ хэдтэй орооцолдоод тийм шүү. Алчиж мэдэх хүмүүс. Цагдаа энэ хэдийг яаж чадахгүй. Ойлгон гинэ. Үе өнгөрөөсөн юм. Хитэдгүр зунд амьдраад байна. Энд ийм л байсан. Цаг хугацаа өнгөрсөн ч хүмүүс өөрчлөгдөөгүй. Өөрчлөгдсөн гэвэл илүү муу гарал байх. Нүүр чинь амар болчихож. Уучлаарай. Надаас л бололоо. Зүгээр дээ. Ингэхэд чи нөхөртэй юм уу? гэж баяраа бүжингээс асуув.
Бүжин үг дууралгүй түүний цусыг нь цэвэрлээд шархан дээр нь наалт нааж дуусаад баярагийн хажуунаас босож урдаас нь харж суув. Тийм ээ. Хэлээгүүд уучлаарай. Гэхдээ салжигсан юм. Уучлал хөөх хэрэг байхгүй шүү дээ. Гэхдээ шоронд орсон гэж ярих шиг болсон. Юунаас болж орсон юм бол заавал хэлэх гэсэн хэрэггүй шүү. Зүгээр хэлж болохоород бол гэж. Үнэнтэй байна. За би ингээд харилаа. Чи ч бас саяны хэд буцаж ирэхээс өмнө ордон харь гэсээр ширээнээс босоод гараад явчихав. Баяраж түүний араас даган гарлаа. Давдугаар хэсэг. Асгартал ойлго бүжин ингэрдэн тэврэн гудамжны сандал дээр баяраа суун. Бүжин би 16 настай байхад түүнтэй танилцсан юм. Тэр надаас цоргоо ах байсан. Аг танилцаж байхад үнэхээр сайн хүн шиг байсан. Бид хоёр утаачгүй нэг гэрт орж тэгээд тэрглийг олсон юм. Бүх зүйл сайхан байсан. Гэхдээ гинтэл тэр өөр хүн шиг болчихсон. Өдөр болгон хууж над руу хараал урсгаж уурлах болсон. Сүүлдээ бүр гар хурж эхэлсэн юм. Би түүнээс салахыг хүссэн ч чадаагүй. Би түүнээс хүүхэдтэй болсон байсан. Хэрвээ би түүнээс салжигсан бол эцэггүй хүүхэд төрүүлнэ гэдэг хүн бүхэнд ад үзэгдсэн зүйл. Тэгээд ч тэр надад салахгүй байсан биз. Тиймээс л би төвчсөн. Би хүлээсэн. Түүнийг өөрийнхөө хүүхдийг харах юм бол уцаа цасарна гэж найдсан. Гэхдээ тийм зүйл болоогүй. Түүний хайшцан эвдэрч уг доолондоо намайг зодох болсон. Би аав ээжтэй хэлж чадаагүй. Эсрэг үзэж байхад нь өөдөөс нь уурлах шахуу би хаяад явсан шүү дээ. Нэг л мэдхэд 4 жил өнгөрсөн. Би өгөхийг хүссэн. Гэхдээ надад охин минь байгаа шүү дээ. Тиймээс л би түүнээс зүгтаахаар оролдсон юм. Тэр бороотой нэгэн шөнө би түүнээс зүгтааж чадсан. Чи надаас өмнө уулзаж байсан байхаа. Нөгөө ах. Тэр хүн надад тусалсан юм. Азар түүнийг шоронд хийж чадсан. Би тэр үед л хэрэгчлөөтэй болчих шиг санагдсан. Түүнээс хойш аав ээжтэй өнгөчж хүүхдээ өсгсөн. Саяхан аав ээж минь өөд болоод би бүжиглэх дортой. Гэхдээ энэ нийгэмд мөнгө байхгүй бол хизээч үнэлэгдэхгүй. Ийм л байна. Миний амьдрал тийм ч жаргалтай биш. Эмээн ингэртэн наалдан ойлов. Хорвогийн хамгийн харгас гатуу охир заван энэ нийгмийн нэгэн хэсгийг нь энэ бүсгүй туулж тэгсэн чи нэг л хүнд өгөхөд тэсхийн аргагүй зовлон. Баяра дотрон бодно. Түүний инээд юу вэ гэж. Түүний харднаас гэрэлтэх гэрэл царайнд нь мишэг дээр энэмсэглэл юу вэ гэж бодно. Өөрөөгөө ч тэр бодлоо. Хэрвээ ийм зүйл тохиолдсон бол
төвийн шиг инээмсэглэж чадах байсан уу гэдгийг бодов. Тэгж бодох бүрдэн бүжинг илүү өөрлөгөн шахан тэрж байснаа ч тэр ажигласангүй. Нар гэдэг зүйлийг дахин харахаан байсан энэ бохирхот үүнтэй адил үүнд амьдрах хүмүүс жаргал гэдэг зүйлийг дахин харахаан байж. Бүжин сая нэг тайвширв. Баяраа түүний гэрт нь хөргөж өгөөд бүжинтэй утасны дугаараа солилцов. Энэ өдрөөс хойш өдөр бүхэн түүнтэй ярьж, мессеж бичиж хоёр биентэй илүү ойртно. Өөлөлгөн сэрүү татаж буйн намар цагийн эхлэл. Гэсэн ч энэ хотод бүхэл улирал адилхан. Өдөр бүхэн нэгэн хэвийн бүүдгэр бараан. Тэр нэгэн өдөр анх удаан бүжин түүнийг болцоон дөрв. Тэсгэл алтан догдолсон баяраа товлсон цагтаа товлсон газраа иржээ. Бүжин түүнийг дагуулan ойр орчмоор явна. Болцооход дэндүү харанхуй газраар эмнэлгээр орж үзв. Энэ тэндгүй өвчнөдөн шаналсан хүмүүс коридороор дүүрэн хэвтэж зарим нь тэндэн амьсгал хураана. Баярагийн сэтгэл хичнээн өвдөж байсан ч түүнд хийж чадах зүйл нэг хинч үгүй. Бүжин түүнийг дагуулan дараагийн газар очив. Энд хүүхдийн инээлэ залгиж баяр баясал тодорно. Энэ түүний төсөөлөл. Үнэн хэрэгтэн тийм биш байлаа. Үсэг үзээд хичээл хийж явах ёстой хүүхдүүд хогийн цэг дээр хог түүж харагдав. Энэ нийгэм амьтайл бол ялгалгүй үзэж, гадуур хаж, доромжилж, эцэс төгсгөлгүй уугашууд автуулан байв. Үүнээс цааш олон газар явлаа. Нэг ихэнч аз жаргал олж харсангүй. Нэгэн харагдах зурагтан дээр гарах энэтиг эстооцвол. Оройч болов. Бүжин өнөөдөр болцоо гэж хэлсэн доошлаарай. Чамд үнийг л харуулахыг хүссэн юм. Энэ хотын үнэн төрх. Би хин нэгнийг буруутгахыг хүсдэггүй. Энэ нийгмийг бид өөрсдөө бүтээсэн шүү дээ. Гэхдээ өөрсдөө бүтээсэн тийм байсан ч ирээдүйн хоочтой ийм зүйл үлдээх нь үнэхээр өрөвдмөр биш гэж юу? Баяраа ажуухантай харагдах сандал дээр суув. Доорон харагдах хагарсан зээмэнтэй ажиглан суулаа. Би өмнө нь ийм амьдрал байдаг гэж мэдээгүй явжээ. Надад өдөр бүхэн л адилхан байсан. Уйдгартай, хийх юмгүй. Тэгсэн чи энд өдөр болгон хүн тэнцэж, өдөр болгон хүн үхэж байсан байх гэж. Бид энэ нийгмийг өөрсдөө бүтээсэн. Чи сая тэгж хэллээ. Тэгвэл бид өөрсдөө буцааж чадна. Хараг нь олчил таарна гэж сандлаас бусан бүжингийн гарнаас адгав. Бүжин баяраагаас төрөхөө нууж ард зам баяраагаас холдуулан хажуу тийшээ хараад. Үнэхээр тэгж бодож байна уу? Тийм ээ, болно. Амьд байхад бүх зүйл сайхан болно. Энэ бүх зүйлийг өөрчлөхийг хүсдэг хэдэн хүн байгаа. Би чамтай уулзуулаад өгөх үү? Тэгэхэд баяраар зөвшөөрөв. Бүжин түүнийг дагуулan хуучны дөрөн давхрын гадаа ирэв. Эдийн ашиглалтнаас гарсан барилга байв. Бүжин түүнийг дагуулan дээж гарч 3 давхарт гарч ирээд нэгэн өрөөний хаалга татав. Өрөөнд дотор лааны бүдгхэн гэрлэнд 6 залуу ширээ тойрон сууцгаана. Бүжин баяраа хоёрыг орж ирэхийг харсан даруйдан тэдний нэг нь босож "Оо, минь ээ. Ямар хэрэгээр ирэв?"
Эмийн Бүжингээс асуув. Бүжин энэ миний найз. Танд ярьж байсан та. Өнөөдөр танилцуулах гээд Эмийн хэлэхэд баяраа сандарсан өнгөөр өөрөөх нь зэрэгцэн танилцуулав. Дэм үү. Наашин цогооч минь дөө. Энд авчирсан гэхээр бидний зорилгыг хэлсэн гэсэн үг үү? Гэж өнөөх залуу түүнийг сандал цуухыг хүрэв. Баяраа сандал руу ойрдог замдан ерөнхийд нь гадралсан. Нарийн бол мэдэхгүй. Гэсээр сандал дээр суув. Өнөөх залуу өөрийгөө Баатар хэмээн танилцуулж Бүжингийн хамаатны ах гэдгийг бас дод төхөн хэлв. Түүний дараач ширээ тойрон суусан залуус ээлж дараалан өөрсдөө танилцуулж дуусав. Ширээн дээр овоолсон эмх замбраагүй цааснуудыг зэгцлэн байхтаа баяраад ямар зоригтой байгааг үлээлгэн цогойлгоно. Баяраач тэдэнтэй нэгдэх хэсгэн эргэлзэн суусаар тарцгаав. Бүжин гэрт нь хүргэж өгөөд буцахын өмнө Бүжин чи сайн бодоорой. Чамайг би хүчлээгүй шүү. Надаас болж энэ хэдтэй нэгдэх гэж байгаа бол сайн бодсон чинь дээр бах. Гээд дулаахан инэмсэглэлэрэн түүнийг дахин нэг шагнаад гэрлүүхэн оров. Баяраа хүүхэд байсан үеийнхэн дурсамжийг гэрлүүхэн явах замдаа бодно. Нарны дулаан туяаг цэцэгсийн анхлаа мөнрийг юу ч бодолгүй өдөржин гадаан тоглож байсан сайхан цагаан дурсан. Одоо гэтэл бүх зүйл өөрчлөгдөж. Харих замдан замынхан хоёр тал руу ээлжлэн харсаар. Нэгийнхэн ч сургууль цэцэрлэг хүүхдийн тоглоомын талбай харагдсангүй. Бөөнбөөнөрөн наалдах шахуу барьсан барилгуудын бөөнбөөнөрөн наалдан баригдсан барилга бүр шөнийн зингээний газрууд болжээ. Энэ хотын ирээдүй гэж нэрлэгддэг охид залуус бөөнбөөнөрөн орцохож харагдана. Элдвийг бодон явсаар гэр тэнгэрв. Өрөөндөн горж хэвдсэн дараахан удалгүй гүнээрэнтэн автлаа. 6 дугаар хэсэг. Өглөөс хойш 7 хоног өнгөрөв. Баяраа дахин Бохир хот руу орж Бүжинтэй уулзсангүй. Гэрээсэнж гарсангүй. Хаад нэгэн Бүжинтэй уцаар ярьсаар өнжив. Толгойд нь хэргэлдэн байх бодлуудаа удаан бодож тунгаасны эцэст шийдвэрийн гаргаж гэрээсийн гарахаар зэхэв. Цаг урчмын дараа Бүжинтэй ярьсаар түүний ажилдаг буудлын гадаа ирв. Гаднаасаа ялгарх юмгүй бус барилгын адил 8 давхар буудал. Бүжин буудлын урд талгаар тэрглийг дэвэрсээр гарч ирж харагдана. Баяраа машинаасаа бууж түүнийг тосов. Сайн уу? Удаан хүлээлгсэн үү? Дуусгах ажил байгаад одчихлаа. Нэх удаагүй. Дөнгөж ирчгэд байж байлаа. За, явах уу? Чи шийдвэрийн гаргасан биз дээ? Тиймээс л ирсэн байх. Тийм ээ. Гэхдээ би одоо сайн шийдээгүй байгаа. Энэ нийгмийг өөрчлөхийг хүсэж байгаа минь харин үнэн шүү. Тийм багтал болно. Гээд Бүжин нэмцэглэв. Баяраа Бүжин тэргэл 3 өнөөх 4 давхар байшингийн гадаа ирв. Бүжин өнөөхэд иржсэн байх. Өнөөдөр чи өөрийнхөө шийдвэрийг хэлнэ шүү. Юу ч гэсэн би чамайг ойлгоно. Гээд машинаас дөрвөлөн бов. Баяраа шараас нь бууж байшин руу оров. За. Өнөөдөр чи иржээ.
Өө таригл миний дөө. Чи бас ирсэн байх шүү дээ. Жигэр идэх үү? Гэж Баатар халаасан ухан байж жигэр гаргаж ирээд таригл татхуулаад Баярагийн хүзүүгээр нь тэврэн ширээд өгөв. Баяра би эхлээд юм асуух гэсэн юм. Та нар яг ямар зорилготой юм бэ? Гэхэд Баатар тодорхой биш гэж юу? Эх орноо босооч аавна. Энэ нийгмийн тогтолцоог нураана. Тэгэд үнэхээр чадлаа гэж бодоход үүнээс илүү дээр ирээдүй бүтээж чадна гэж бодож байна уу? Тийм ээ. Бардам хэлэхэд бид илүү сайн сайхан аюулгүй эрүүл нийгмийг бүтээж чадна. Үүний тулд чиний туслалцаа хэрэгтэй. Надад тийм ч гоцхойд мэдлэг байхгүй. Бас хүч чадалж гэх зүйл байхгүй. Би тусалж чадах юм болоо та. Гэхэд Баатар ширээ тойрон суух нөхдөйхөн ээж дараалан хараад. Үнэнийг хэлэхэд бид төрийн эргэлт хийх гэж байгаа. Түүний тулд хүн хүчийг хэрэгтэй. Дээрээс нь мэдээж мөн гэх орно. Тиймээс л чамаас тусалцаа хүсэж байгаа юм. Төрийн эргэлтээ. Төрийн эргэлт гэж жигсаал хийж одоо байгаа тогтолцоог унгаахыг шаардна гэж юу? Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ энэ удаа бол өөрөөр үзнэ. 50 жагсаал биш. Бослого. Ямар ч гуйлд шаардлага тавихгүй. Шууд татан буулгана гэв. Баяра юу? Тэгвэл энэ хүмүүст ямар их хохирол учрахыг мэдэхгүй шүү дээ. Тийм байхад заавал ийм замаар шийдэх ёстой гэж юу? Дахиад 50 замаар хийх гэж оролдвол би ч бас эхлэл хотын хүмүүстэй уулзъя. Орлогынхныг ядаж ятгах чадвал хүмүүс бидний талд орно. Юу? Бид 50 жагсаал цуглаан өчнөө хийсэн. Юунд хөрснөг нь хараач. Энэ нийгмийн орлогынхан тэр хүмүүс чинь тэр дээр өгөө хүмүүсийн чинь дор ажилтдаг хүмүүс. Энэ иргэдийн тархийг угааж бодит нийгмээс холдуулж муухруулсан хүмүүс чинь тэд. Тэгээд ч энхийн цагт хөдөц их урсвал дайны цагт цус баг урсна гэдэг байхаа. Бид хөлсөн урсгаагүй хүмүүс. Төлөөсөн төлөх болсон. Ядч л ирээдүйн үрсийнхэн төлөө. Чи одоо шийдвэрийн хэл. Туслахгүй гэвэл бид өөр хүн олох болно. Гэж Баатар шийдэмхий өнгөөр хэлв. Баяр хариу хэлэлгүй бодолд автан зогсоход Бүжин түүний гараас натгаж дахин нэмсэглээд. За та хоёр одоо муудалцаад яах гэсэн юм? Та идэж бас дуурайч гэж анхаарлыг өөр жигтэн сарниулах гэж байна. Ширний ард суусан Баярагийн үеийн бололтой залуу босож. Бид гинэчлүү 50 замаар шийдэхийг хүсэж байгаа. Гэхдээ үнэн бол боломжгүй. Гэсээр цонх руу ойртож, цонхоор гадаа орчин харж ихэд санаа алдана. Энд өдөр бүр хүн өгдөг. Хордож, өлсөж, алуулж, зовлондон дээлтэн дэвжиж чадалгүй амин хорлдог. Одоогийн нийгмийн өндөөрх энэ. Ямар ч хамаагүй аргаар үүнийг өөрчлөхгүй бол бид хэр удаан тэсэх юм бэ? Гэж зангирсан хоолоогоор хэлэхдээ цаашаар нь зогсов. Баяра
Та нар яаж бослог гаргах гэж байгаа юм бэ? Энэ хотын хүмүүсийг бүгдийг нь удирдах чадна гэж бодож байна. Бүх хүн бослогод оролцож тэнцэж чадна гэж юу? Гэхэд Баатар одоогоор энэ Ота өг новшноос илүү наадагч нь хамгийн томоос удаал. Одоогоор хүмүүс нэгдэх нь бидгийг хэл нэгнийг үзэн ядаж тэнцэх нь бидгийг хэл бор амиал бодож өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Гэхдээ эх орнон эргүүлэн өөрсдийнхөө гарт авах сайн сайхан ирээдүг бүтээхийг өмбөр дотрон нууцхан хүсэж байгаа. Тэр цагт эд хүмүүсийг нэгтгэж чадна. Тэхийн тулд та нарт мөнгө хэрэгтэй юм биз дээ. Муугар чамаагүй хүссэн зүйлээр нь өдөртөн бослог гаргах би зөв ойлгосноо гэж баяраа асуухад Баатар ерөнхийдөө бол наадагч нь бидний сүүлийн арга. Чи тэгэд нэгдэх үү гэж баяраа өөд гараан сонгов. Баяраа хэсэг бодол болон зогсоод түүний харнаас атгав. Ингээд 7 залуу нэг эмэгтэй. Гэх 9 хүн шинэ нийгмийг бүтээхээр нэгдэв. Тэдний хамгийн ихний зорилго хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөх байлаа. Одоогийн энэ хэмээрэн хүмүүс байсаар байвал ичнээ нийгэм өөрчлөгдсөн ч өгцөл хэрэгэд хар бараан болно гэж тэд үзэж. Түүний дараа хүмүүсийг нэгтгэж засгийн газрыг татан буулгаж өөрсдийнхөө мэдээлэл олсон авах байв. Нэг л мэдхэд сарын хугацаа өнгөрч ичнээн зүйлийг хийсэн ч хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдсөнгүй. Урдын хിവэрийн бохор заван үдүүлэг байсаар. Арга ядсан залуусаа сүүлийн арган хэрэглэхээр болов. Мөнгөөр тэднийг хөдөлгөж хүчээр бослог гаргахаар шийдэв. Түүний тулд маш их хэмжээний мөнгө хэрэглэсэн тул баяр ааваасаа гуйхаар болоход аав нь түнд халаасны мөгнөөс өөр сохор зоосч нэмж өгсөнгүй. Тэр арга ядагтан мөнхчин дээр очижээ. Мөнхчин тэр их мөнгөөр яах гэж өгөх нь асуув. Хэлэхгүй бол зээлэхгүй гэж тулгсан тул арга ядагтан баяраа түүнд эндэж хэлэхгүй гэсэн ам үжиг ам байж хэлв. Маргааш мөнхчин мөнгийг бэлнээр довлсон газар хүргэж өгөхөөр тогтоод салав. Мөнхчин өөрөөсөө гаргаж болох хэмжээний мөнгө байсан ч баярыг босоож өгөхгүй гэж харддагтан ирээдүгээс зээлэхээр болж түүнд баярыг ярьсан бүхнийг ярьж хав. Ирээдүг эртэн ирсэн дараагаан аавдан бүх зүйлийг хэлв. Төвний аав одоогийн засгийн газрын томоохон хүмүүсийн нэгд бол байр суурь ганхаж магадгүй болсонд уцаарлан байснаа чи тэр мөнгийг нь өгчих. Гэхдээ заавал өөрийн биеэр аваачиж өгөөд заад хүмүүсийг нь эм болохыг мэдэж бас хаана байгааг нь мэдээд ир. Ойлгосноо гэж ирээдүйдэд тушаагаад утсан аван баярагийн аав руу залгав. Вэн өрхмэ гэж утасны цаанаас хоолойхон засан байж баярагийн аав хэлэх нь сонсогдно. Вэн хүүчин ойрд аагур юу хийгээд яваад байгааг мэдэж байна уу? Үгүй өрхмэ. Миний хүү яагав? Болохгүй зүйл хийгээ юу? Хөхөр готыг хүмүүстэй нээлж дөрийн нэргэлт хийх гэж оролдоод байгаа бололтой. Одоо хүртэл үүнийг мэдээгүй гэж юу? Юу? Миний хүү тэгээ хүчрэгүйтэй та хүн андуураагүй үз. Наад хүүгийнхэн толгойг захирж ядахгүй бол
захирч чаддаг газар нь хийж гэж бас чадах байх шүү. Ойлгосон биз? Утас тасрав. Баяраа тоглосон газраа мөнгөчөнтөн уулзахаар хүлээн зогссон. Бүрхий болохын алдад мөнгөчөнгийн машин гэрв. Машин дотроос марсайтал энэсэр ирээдүй бууж ирэхийг харсан Баяраа балмагдсан шинжтэй зогссон. Ирээдүй. За, юу гэн хөгшин? Овоо ир болсон гэд дууллаа. Хөвсгөл хийх гээд л байна уу? Зоригтой болж гэж машинаас буусан даруйдан хорон инэмсэглэлтэйг нь цог хэлв. Баяраа мөнгөчөнд ойртон очиод чи яах гэж ирээдүйг дагуулж ирж байгаа юм бэ? Чамд хүнд битгий хэлээрэй гэж гуйсан биз дээ. Тэгэхэд мөнгөчин чамд мөнгө хэрэгтэй үсттэй. Найзд нь тийм их хөнгө яаж байх вэ? Тиймээс л ирээдүг зээлсэн юм. Баяраа чигч итгэл алдсан нөх юм да гэж уурлана. Энэ хоёрын яриаг ирээдүйд таслаж чи юунд нь уурлаад байгаа юм? Наадаг чинь чамд туслах гэж амь ихэн дал үдсэн. Би ч бас тусалмаар байна. Тэгээд л мөнгө авчирч байна. Бид чинь найзууд шүү дээ. Юундан өргөж үдсэн шинжтэй байгаа юм. Гомдож байна шүү. Гэсэр Баяраа дойртон мөрөн дээр нь гараан тавив. Баяраа тэгвэл мөнгө миний машинд хийчих. Тэгээд та хоёр явж болно. Би одоогүй буцаагаад өгнө. Тэгэхэд ирээдүй. Үгүй шүү. Тийм ч амархан мөнгөийг ч нөгч өгөхгүй. Хэлсэн биз дээ. Би тусалмаар байна гэж намайг нөгөө хүмүүстэйгээ уулзуулчих. Би мөнгнөөс илүү зүйлээр тусалж чадсан шүү. Үгүй гэвэл мөнгө байхгүй тооц. Гэж Баярааг шахалтанд оруулсан учраас Баяраа тэр хоёрыг дагуулan өнөө хэдтэйгэн уулзахаар болов. Хичнээн буруу гэж бодож байсан ч тэр мөнгөчин ирээдүй хоёрыг дагуулсаар өнөөх 4 давхарт ирв. Долдугаар хэсэг. Баяраа мөнгөчин ирээдүй хоёрыг дагуулan дээш гарч өнөөх хэдтэрийн оров. Ирээдүй орсон даруйдан доторх байх хүмүүсийг сайн ажиглаад тогтоогоод өвсгөлчдийн айрам гэхэд цөөхөлийн юм шиг дээ гэж том том малагсаар ширээн тулж ширээн тэрэг зааснуудаас нэгийг авч гарч эхлэв. Харин Баатар тэрхүү үйлдэлийг ажиглан зогссон. За ингэж хүн билээ. Баяраа найзууд чинь үү гэж нохоттой асуухад Баяраа тийм ээ мөнгө өгч байгаа залуус гэхэд ирээдүй тийм шүү. Танайхыг санхүүжүүлж байгаа хүн чинь би байна. Ингэхэд дөрийн эргэл дээсэн дараахан намайг гомдоохгүй юм байгаа зү. Гээд хажуугийн сандал дээр сууж Инглизэн тамхи гаргаад асаав. Баатар нэр үнэн сэтгэлтэй байхаас жинд хамаарна да. За тэр яах вэ? Мөнгөг наашин зөөж оруул гэж ирээдүгээс бусад залуусыг гаргахав. Тэгснэн ирээдүйд хандаж мөнгө авчирсанд чинь баярлалаа. Гэхдээ энэ тухай өөрөөсөн өөр хүнд хэлэх юм бол маргаашийг үзэхгүй л гэж ойлгоорой гэж ширээн дээр буу гарган тавив. Үүнийг харсан ирээдүй баг зэрэг зочирдон сандлаас босож тосолсон нэгнийгэн ингэж сөрдүүлдэг юм биз дээ гэсээр өрнөс гарав. Доош бүх замдан мөнгөчиг дагуулan явлаа.
Баяр өнөөх залуус мөнгийг авчирж өрөөнд оруулахад Баатар "За, урдлаг хэрэгтэй боллоо. Энэ ирээд өгөх залуу их л шижигтэй байна." Гэхэд Баяр "Уучлаарай. Үнэхээр түүнийг авчирхаас өөр арга байгаагүй юм. Би та идэх аюулд оруулж эхлэв." "Зүгээр дээ. Ийм болно гэж таамаглаж байлаа. Харин одоо бидний хурд шийдэнэ. Харин чи ажлаа сайн хийлээ. Өнөөдөр дан харь. Маргааш орой ирээрэй." Гэсээр Баярыг явуулаад тэд ажилдаа оров. Баяр бүжинтэй уулзах гэсэн болоод шуудхан гэртэн харихаар болов. Гэртэн орж ирсэн даруйд нь аав нь түүнийг зохин унах ав. "Чамайг юугаар дутаасан гэж? Чи тэр хэнд чирэггүй ог шаарнуудтай элгэлдээд яваад байгаа юм. Юун төрийн эргэлт. Битгий хачи юм төсөөлөд бай. Дахиад гэрээс гараад үзээрэй." Гэсээр цааш зоочны өрөөнийхөө бууд зөглөв. Баяр аж мөчөөгөн өгсөнгүй. Өөдөөс нь уурлаж "Та эх орныхоо төлөө тангар өргөсөн цагтаа хүн биш. Яагаад ард түмнийхэн талд биш? Тэр биднийг юу ч үгүй болгосон хүмүүсийн талд байгаа юм бэ? Та миний мэдэх хүн биш вэ? Танаар би хүүхэд багтан бахархаж тань шиг болно гэж бодож байсан нь бодохоор готож байна." Гээд хаалга савн өрөөндөн оров. Баярагийн аав "Чи эцгийн өдөс юу гинэ? Чиний төлөө энэ бүхнийг хийгээгүй бол чи тэр хүмүүс шиг хог түүж амьдрах байсан шүү. Чамайг л сайн сайхан амьдруулах гэж хичээсэн эцгээс нь хэлв. Тэр өвгдөрөн бахархахаас өөр зүйлгүй, өөрсдөө арчаагүй. Тийм хүмүүсийг илүү үзье чи." Эмийн орилов. Аав хүү хоёрын маргааныг дэмэл хар зогсох түүний ээж хүүдийн санаа зовсоор зогсоно. Баатар болон түүний залуус биш өнөөдргүй мөнгийг ухуулах хуудсын хамтаар тарааж бослог гаргах өдрөн бэлдэв. Харин ирээдүй бүх зүйлийг аавтан дайлагнаж түүний аав эх орон тус хард огтнол үндэсний аюулгүй байдал занал хийж болцсохгүй нэрийдлэр өнөө хэдийг бариулахаар тусгайгийн зэргүүдийг илгээв. Урдын адил нэгэн шөнө үүлс мэд удаан гүшиг татаж үүлийг сэрүүхэн орсон шөнө. Охир хотын гудамжаар машинууд хөөцөлдөн урд хонон орцгоно. Хамгийн урд бусад машинаас зугтан явах машинд Баярагийн үеийн залуу болох найдан түүний хоёр ах нь явж байлаа. Тэдний араас хөөх хоёр машин тус бүрд 5 тусгайгийн ажилтан суужээ. Өнөөхөд 4 давхар хаягдсан хуучны байшинг мөн адил тусгайгийнхан бүсэлж. Харин Баатар дэргүүтэй 3 залуу баригдахгүй тулд тэнцэлдэнэ. Цаг явах тусам тэдний сум дуусч арга ядагтан зогтохоор арга сөвөгчлөв. Харамсалтай нь Баатартай хамт байсан 2 залуу суманд оногдож нэг нь газар дээр нас барж нэг нь хэзээ мэдгүй хэвтэнэ. Баатар дээш зогтсаар дээвэр дээр гарч ирв. Дээврээс дамжин буух гэж оролдсон ч доор нь тусгайгийнхан битүү хамгаалсан тул боломжгүй болж. Шатаар дээш гүйлдэх хөлийн чимээ ойртож сонсогдно. Одоо түүнийг хамгаалж буй ганц зүйл эзээ мэдгүй дэлгэгдэх дээврийн төмөр хаалга байлаа. Ингээд дуусах юм гэж юу? Дахиад нарны туяг өөр төрөнд тусгааж бэцхэн охинтойгоо цэцэгсийн дунд тоглохыг хөрөөдөж байлаа гэж дээш тэнгэр хөөд нэг гаран сун гэж нүдэн манав.
Удалгүй хаалга дэлгэгдэж тусгаагийн ажилчид хаалгаар цун гарч ирсэн даруйдан Баатрыг уудан хоров. Энэ үед зүгтан явсан гуравч осолдож азар найдан ганцаар зүгтж чаджээ. Тэрэг удамчны аригчны төр төврөн тусгаагийн ажилчдаас нуугдав. Бүх зүйлийг таслан зогсоож айх аюулгүй болсон гэж үзсэн ирээдүйн аав багталтай аргагүй виски шивэн сууна. Төрийн нэргэлтэй та нар буруу хүнтэйг нь тоглолоо доо. Энэ нэгэн ийм л байх ёстой. Та нарын сэтгэхүйч мөн адил ийм тэнэг мөн хөгж игэрэн байх ёстой. Хэдэж миний өөдөөс болсон би бүгдийг нь дарах болно. Баяраа гэрээсээ горгож өнөөхөд энэ зүг яв. Өөрийн гэгээ муухан орсон харагдана. Хичнээн залгсан жибүжин удсан аваагүй тул дээр ин яран гарч явна. Эхлээд өнөөхтөрн дагвартай ирж үзвэл хүн байсангүй. Тэдний байралдаг хөрөн шатчагсан. Доторх бүх зүйлс нь үнсэн нуран болсон харагдав. Баяраа жибүжин лөө байн залгасаар түүнд санаа зовсоор тэдний төчхөр явв. Эрсэн дөрөвдөн чатар дээш яран өгсөж хаалгыг нь нүдэв. Хаалга тайлсангүй. Байхгүй чимэн бодоод буцах гэхэд хаалганы цан тэрэглийн дуу гарав. Баяраа буцан хаалганд наалтаад "Үчи байгаа үсттэй. Юу болсон юм бэ? Яагаад уцаа авахгүй байгаа юм? Манай хэд бас яагаа вэ?" гэж хаалгыг балбав. Удалгүй бүжин хаалгаар ойлоод бүлчээсэн нүднээс нулимс урсагсаар гарч ирэв. "Чи яах гэж ирэв? Манай хэд яасан гэсэн үү? Чамаас болоод бүгд өгчихсэн. Чамайг хараач ийм новш гэж бодсонгүй." Гэсээр буцан ор гэхэд баяраа түүний гарнаа задгаад "Байц. Чи юу яриад байгаа юм бэ? Би яасан гэж?" гэхэд мөнхийн инээмсэглэр гэрэлтэж байдаг нүүрэнд нь уур уцаар гомдол шаналл ворч. "Чи тэр хүмүүсийг явуулаа үсттэй. Аав чинь цагдаа үсттэй. Чийл ахыг минь нөхдөйг минь хараасан. Нэрэн чамд найдсантан харамсаж байлаа. Чи надад таалагдсан нэг ч удаа байхгүй шүү. Битгий их юм бодоорой. Зүгээр л чамайг мөнхтэй болохоор чинь би айшиглаж өөртөө туслаж байсан юм. Одоо энэс холдож үз. Дахин битгий ирээрэй." гэж баярагийн гарыг тавиулан додогшин оров. Баяраа юу болоод өнгөрснэг өөрөө юу хийж байсныг ч мартаж баран бодолдон ялагдахтан хаад нэг нулимс туслуулсаар дойшхон бов. Харин бүжин хаалгаар орсон даруйдан хаалга налан сууж өвдгөн тэврэн ихэрдэн ойлов. Хөөрхий охин тэргэл түүний толгой хилэн гажуудан зогсов. 8 дугаар хэсэг. Баяраа бүжингийн хорцноос гарч машин дөгөх үед хажуу талаас нь өнөх найдан гарч ирээд түүнийг заамдаж "Нохоо минь. Нөхдөхийн өшөг чамаас авах болно. Арай чамайг тийм хүн гэж бодсонгүй." гэсээр түүний нүүрэн дундуур нь дэлсээд ав. Баяраа чинь үед ухаан орж түүнтэй хариу эсэргүүцэн ноцолдов. Эцэг газар өнхрөд нь ноцолдон байгаад саалцгаач баяраа "Чи юу яриад байна? Та нарыг хорлох зүйл би хийгээгүй. Би лав биш. Тэгэд
Тэр авчирсан хоёр гөлөгийн чинь нэг нь биз. Яг юу болоод байгаа юм бэ? Одоо ч юу ч ойлгоогүй байна. Бүгд өгсөн. Бүгд дууссан. Бидний ирээдүй, бидний амьдрал ингээд дууссан. Навш. Айрын сайхан нөхөд ах нар минь гэсээр хоёр нүдийн даран уйлв. Баяр болсон зүйлийг ойлгож ирээдүй гэж таамаглан байсан ч түүнд хийж чадах зүйл байсангүй. Дэмэл уурлаж машинан балбасаар зогсон. Та нар бүх хүмүүс тараач чадсан уу гэж баяраа найдангаас асуув. Найдан тэрийг тараасан байлаа гэд юу гэж? Энд байгаа бүх хүн өчигдөр оройн явдлыг сонссон, харсан. Одоо тэд айж байгаа. Гэрээсээ ч гарч ууслаг хийн ч гэж бодохгүй байна. Гэхэд баяраа болно. Надад арга байна. Гэсээр машинтаа суугаад хаа нэг тийшээхэн яарав. Тэр баатрын эхэлсэн ажлыг дуусгахаар зориг шулуудав. Баяраа явсаар үжинтэй хамт орсон цоогийн газраа ирв. Тодогшин орж энийхний хайн байгаад буцан гарав. Энэ үед гадаа гудамжинд арх хүн суух өнөг хамгийн анх уулзсан өвгнийг харж дүүн дээр очив. Сайн байна уу? Аха, би нэг хүн хайж байгаа юм гэж хайж буй хүний дүрслэн гэлэхэд өвгөн. Сайн уу мэн. Анх уулзсан уян бодвол хүн шиг болж гэж хинээснэн жамага дэрүн зодуулсан гэж дуулсан. Хариуган авахар хайж байгаа юм биш үсттэй. Эрггүй л гэж зөвлөмөр байна да. Гэлээ. Үгүй, надад түүнтэй ярих чухал юм байна. Та хаан угааг нь мэддэг бол хэлээд өгөөч. Гэхэд өвгөн баяраа гайхан ширтэн сууснаа. Нацэг гэдэг юм. Тэр залуу гэж байна. Хуучин их сайн залуу байсан ч шоронд орж гарч ирээд хүн биш болсон доо. Энэ нийгэмч нөлөөлөө биз. Үнэхээр гайж байгаа бол тэнд харагдах бааранд өглөөнөөс үдэж хөрдөл арх ууж суудаг зурагтай байсан. Гэж түүний байх газрыг нь хуруугаар нь заав. Баяраж баярлсан сэтгэлэн хэлээд Ингрээсийн хэдэн бүхэл мөнгө гаргаад өвгөн төгөөд тэр зүг явв. Өвгөн баярлаа. Бас амжилт гэж түүний ардаас чангагч нь хэлээд босон чайшхан явлаа. Баяраа өвгөний хэлсэн баарлуу орв. Үнэхээр түүний хэлснээр нацаг гэх маглаг бор залуу нөгөө хоёр нөхрийнхөө хамт сууж харагдав. Баяраа шуудхан түүний нэрийг үүднээс хашгиран дуудав. Нацаг үүдүүд харснан инээд алдаж. Түүний хажуу суух хоёр босон баяраагийн хоёр талаас барьж нацаг дээр дөхүүлэн ирв. Нацаг оншор тойлер юм. Хариухан авах гэж ирээ юу? Оодаг бол нэг барьж явах. Гэсээр урдан тавиатай байх архийг аяглаж түүнд өгөв. Баяраж гараан тавиулаад өгсөн архийг нь ганц балган ёроолыг нь харж ирэхэд чи энд тийм нөлөөтэй нэртэй гэлөө. Хүн бүхэн чамаас айж чиний хэлснээр хийж хууль хүртэл үйлчлэлтгүй гэсэн байхаа гэж зоригтой нараггүй хэлэхэд гажууд нь зогсох нэгэн залуу нь түүнийг элэгдэж доош эмхрүүлэн унахад олон юм хоцдог гэлгүй. Энийг алчих бол яасан хаа гэлээ. Нацаг байц чи тэгэд юу хэлэх гэв? Гэхэд баяраа
арай гэж гидсэн барьсаар үндэв. Надад хий тосгаагүй ажил байна. Чи үүнд тусал. Гэхэд өнөөх залуу энэ бүр залуурсан байна. Аха. Танаар өөртөө туслуулна гин шүү. Гэж инээхэд нөгөө залуу нь хүлдрэг даган инээв. Харин нацаг инээсэнгүй. Баяраа өдө нэхэд нухацтай ажаад гөлөгт дууслах хүн одоо байхаа болсон. Амьд хармаар байвал одоо танил. Гэхэд баяраа би Баатрын хийсэн зүйлийг үргэлжлүүлж дуусгах нь. Тэгхийн тулд чи надад туслах хэрэгтэй байна. Насаараа энэ нийгэмд хог шар мэт явах гээё. Бид энэ нийгмийг өөрчилж чадна. Тэгхийн тулд чиний эрх мэдэл хүч чадал хэрэгтэй байна. Гэхэд хажуугийн залуу Баатар гэж нөгөө бослог гаргана гэж солиорч угаад үхдэг залуу мөн бидтэй. Арай тэрүүн шиг амиа хорол гэх гээё. Гэхэд нацэг Баатар нэр шиг нэгэн байсан шүү. Даанч орвоо сайн нэгэн төрүүлж явах юм та. Гэсэр урд хархан аяглан татав. Баяраа тэгэж чи туслах юм уу үгүй юм уу? Чамагч зоригтой залуу гэж бодсон. Мөлчөр новш вэж. Гэсэр цаашхан явхад нацаг аягаан шалан дээр шидэж сандлаас босож баяраа дээр долон очиод. Зоригийг чинь үнэлээ. Яах вэ тэгэд юу хийвэл болох юм? Арай төлөвлөгөөгүй ирсэн гэж би тэгэл хэлээрээ. Би ч бас дахин нар хармаар л байна. Бас намайг хинч зориггүй гэдэггүй юм шүү. Гэхдээ баярагийн нүүрэн дундуур ширүү нүдрэгэн болгов. Баярч тэр дорн ухан алдав. Хэдэн минутын дараа сэрвэл түүнийг сандал дээр суулгаад тойрон нөгөө гурав суугаад ууж харагдав. Баяраг сэрснийг нацаг хараад инээж. Гайгүй. Би ч арайгүй байгаа юм байна. Тэгэд ямар төлөвлөгөө байгаа юм сонсъё. Гэхэд баяраа толгойгоо барин ширээ рүү ойртоод өнөөх гурав бүхэл төлөвлөгөө бас Баатрын хүсэж байсан бүхнийг ярив. Ярдуулсан дараа нацаг зөвшөөрж түүний хэлснээр хүмүүсийг товлсон өдөр товлсон цагт цоглуулахар болов. Баяраа буцан бүжингийн гадаа иржээ. Машинасаа бүжингийн гэрэл нь асаалттай харагдах цонхыг ширтэн. Гэрэл нь унтрах хүртэл ажиглан байгаад яв. Бүх зүйл болох өдөр ойртов. Тэр хугацаанд нацаг энэ бохирготын хүмүүрийн сэтгэхүйг өөрчлөн бослог гаргахад уриалах ажлаа эрчимтэй хийсээр. Баяраач өөрийн хийх зүйлээ хийж орой бүр харин бүжингийн зонхон доор унждаг болов. Түүн рүү залгах гэсэн чи зориг нь хүрсэнгүй. Дэмэл утасныхаа дугаарыг нь утсандаа хийж буцааж ус тагсаар цонхыг нь ширцээр унжина. Төгсгөлийн 9 дугаар хэсэг. Довлсон өдөр ирв. Өөрийн харанхуйтай зэрэгцэн огорхот хэмээх нэрлэгдэх хаягдсан хотын хэдэн 100, хэдэн 10 мянган иргэн эхлэл өдрөөр хаалган дээр цуглав. Баяраа нацаг иржээ. Баярагийн утсан дээр дуудлага харна. Бүжин залгаж байв. Уцаан яран авч чимээж ягнвал утасны цаанаас бүжин болгоомжтой сайн яваад ирээрээ гээд таслав. Харин үргэлж чамд явдаг нэг нь харагдсангүй. Нацаг нөгөө хөөсөн. Заадаг чинь яг ав. Өглөө гэрээр нь ороогүй юм уу?
Эмийн асуухад өнөө өхөн. Орсолдоо гэртээ байхгүй байсан. Өчигдөр оройноос хойш харагдаагүй. Ээж нь тэгж хэлсэн. Гэхэд нацаг муу аймхай гүлэг. За тэр байсан байгаагүй болно. Би амлалтаа биелүүлж хүмүүсийг цуглууллаа. Одоо чи амлалтаа бидэнд биелүүлж үзүүл. Гэж баярад хандан хэлэхэд баяраа. Би та нарт амлалт өгснөө санахгүй л байна шүү. Гэхдээ би итгэж байна. Бид өөрчлөлт хийж чадна. Бид өөрсдийгөө өөрчилж чадсан. Одоо эх орноо энэ нийгмийг өөрчлөх цаг нь ирсэн. Тэнцээгүй ардаа мөхдөг. Бид тэнцэж байна. Тиймээс бид мөхөхгүй. Өөрсдийнхөө ирээдүг өөрсдийнхөө гараар авцгаая. Гэсээр дөрвөлэн хаалгаар оров. Ашиглаж болох бүхнээр зэвсгэлсэн эгэлжирийн ардууд эхлэл бохор хот хоёрыг холбох нарийнхан хаалгаар цовон орлоо. Тэднийг хинч хорьсонгүй. Эхлэл хотын голд зөндөрлөн боссон засгийн газрыг чиглэн явв. Замд нь саад хийх нэг ихэнч зүйл байсангүй. Тэдэнд одоо худлаа инээд хэрэггүй. Тэдэнд одоо худал итгэл найдвар хэрэггүй. Тэдэнд одоо энэ гашуудал зовлон шаналл хэрэггүй. Тэдэнд үнэн хэрэгтэй. Тэдэнд ирээдүйн хооч инээлгэх жаргалтай аюулгүй нийгэм хэрэгтэй. Тэдэнд эх орон үйлдсэн жоохон газар шорон хэрэгтэй. Тэд бүгд харамсаж угаа. Хожимдсондон. Тэд бүгд гутарж угаа. Өөрсдөдөө. Тэгсэн тэд тэнцэх гэж болсон. Тэгсэн ч тэд бэцхэн очин дээр итгэл найдвар нь дэн алхаж угаа. Эдхэн хормын дотор гихтэл засгийн газрын үүдэнд толов. Бүх зүйл болоход ганцхан алхам. Гэсэн ч зэвсгэлсэн бүрэн тусгагийн хідэн 10 сал тэдний гэрхийг мэдсэн мэд өгтөж байлаа. Засгийн газар руу орох жоохон ч цай өглөгүй хамгаалжээ. Он шунал байна. Тэн дургүй хүн байж л байдаг. Төлөвлөгөөг мэдэхгүй гэж боджээ. Энэ үеийг нь ашиглаад энэ улсын засгийн газар төр аюулгүй байдал занал хийлсэн гэж бүгдийг нь өчиггүй хөө. Эсэргүүцэн нэг нь хүч хэрэгэл бүр хороо. Эмийн засгийн газрын ордноос тушаал бов. Баярагийн аваар өдөрдүүлсэн хэдэн 10 салаа зэрэг түүний тушаалыг хүлээн ууган иргэдүүд чиглүүлэн зогсоно. Баяраа айсан иргэдийн урд төрүүлэн гарч алхаад юу ч болсон. Бид эх орноо буцааж авна. Урагш гэж бусдыгаа зэргийг хурцлан урагшлав. Түүнийг даган нацаг найдан нар урагшлав. Бусад хүмүүс ч даган урагшлав. Эцэг хүү хоёрын харз нэг нь цооширдана. Өдөнөхөр хиний талд байна вэ? Бид энд тангараг өргөлөө. Гиний төлөө гинийг хамгаална гэж эмийн бодолдон авдагтан хажуу талынхаа зэргүүдийг харав. Энэ чинүүдийн нийлгүй тас анжээ. Дошаал сонс бүгд зэвсгэм боолог хэмээн тушаав. Бүх хүчин зэвсгэм боолгож иргэдийг засгийн газрын хаалгаар оруулав. Юу вэ? Муу сан эх орноос урвагсад бүгдийг нь хajлаас нь хал. Бүгдийг хөвөл таарна. Одоо
Тэр бидний мэдэх асуудал биш болсон баха та. Эцэст нь ярьж байна. Энэ улсын бид татан буух ёстой. Нэг ч үхээсэй гэж би хүсэхгүй байна. Нэг л намрын тэр нэг өдөр итгэл найдвар нь тээсэн эдхэн залуусын мөрөөдөл үе олон иргэдийг хөтлөж хуучин засгийн газрыг татан буулгаж дахин нэг удаа эхлэх боломжолдов. Үүнээс цаашиг ирээдүй дэдний гарт дахин нэг удаа шинээр bijих боломж тус улсын бүх иргэдийн гарт шилжэв. Зохиолыг бичсэн О Мухардын